Нэртэй хүний зүстэй хүүхэд 417 тэг 12 тоот хэрэг. Хөвсгөл аймаг Тариалан сумын ард тарих гэдэг газар Дулаан хаан хувьцаат компани малчин алтан гэрэл сэжигтэйгээр алга болсныг эрен сурвалжлахад бусдад алагдаж газар тулагдсан тогтоогджээ. Тэг хоёрын мэдээнээс. Хөвсгөлд явж байхдаа энэ хэргийг сонирхлоо. Хэрэг нь эдл битүү шалгалтын дундаа явж байна. Энэ хэрэг ингээд үлдэгдэж их баримжаа алга. Хоёр ч хүнийг хорчсон үзэж тарж байна. Хэргийг ийм эмзэг үйд нь хөвлөлд нийтлэх нь байтугай сургалсан тандсан хүнд ч ганц үг ган хийж болохооргүй эмзэг түүх үйтэй байлаа. Мөрдөн байцаалтын нууц гэдэг маань энэ. Яа таа гэж эргэлзэн бодсноо яг энэ байдлаар нь уншигчдаа нэг их түүхийн хэрэг харуулчихсан байхад болохгүй сүттэй ч юм алга санагдлаа. Энд хувийн өмч, шунал, гомдол, хорсол бүхэн садан төрлийнх нөөч хөнөөхөд бэлэн байдгийн бас нэгэн сэжүүр цухалцсан. Шудраг хянуур иргэд цаад учрыг мэдээгүйч битүү түншиж гэмтнүүдийг ухаан алттал нь сандаргана. Гэмтнүүд хуулийн хаалга татаад ирэхээрээ амиа хоохоолон бие барьдсан улаарл цагдаагийнхны хөдөлмөр тэмцлийн фронт нь задгаад ирчихтэл харагддаг. Харин цаашдаа хэргийн хувь цаанд онцгой нөлөөлөх баримтууд, шинжилгээний дүгнэлтүүд, гадуур дотуур ажиллагаануудын материалуудыг тойрч зөвхөн цөөн хэдэн хүмүүсийн мэдээллүүдээс ишлэе. Хэрэг гараад мэдгэлгүй ясаар 10 тонсны дараа шарил олдмогц цагдаагийнхан эрүүгийн хэрэг үүсгэж удсанчгүй хэрэг гарсан. Арт архиас биш хаавага Тариалан сумын төвөөс 2 хүн баривчилжээ. Тэр тусмаа талигаачийн төрс ах дээд боловсролтой хүний их хэмж хүнийг баривчилсан нь нутгийнхныг хэртгийлэхсээр энэ хэргийн шалгалт эхэлжээ. Өргөдөл миний төрс ах алтан гэрэл нь бусдад хорлогдсон амь насаа алдаж эзэмшиж байсан хөргийг авсан байна. Одоогоор мэдэгдэж байгаагаас брезент, мөнгө аяга, мөнгөн хятуудаг, 2 нүдний дуран, гөлөм, калибр буу 2 ширхэг, 20 гаруй мянган төгрөг, гурил зэрэг их эцгийн хөрөнгийг олж өгөхийг хүсье. Бэ дашторж гисэн байв. Гэмт этгээдийг биш эд хөрөнгийг олж өгөхийг хүссэн байв. Бодвол хэрэгтнүүдийг баригдсан хойно энэ дүүн битсэн болоо да. Цэцгээтэй явсан нөхөр янжин л хамын мэдүүлэг. Би өөрийн нөхөр Эрдэнэ хоттой хамт жаргал сайхны трактор дээр сууж Тариалан сумын төвөөс ард тарих баг орсон юм. Бидэнтэй эмч даваа хамт явсан. Бид аавынхаасаа өөрийн авдар сав, хоол хүнс, хувц сунраа авах гэж жаргал сайхныг хуваараа гуйж 60 литр дизелийн түлш өгсөн юм. Бид тэнд 1 хоноод ирэх ёстой байсан боловч даваа эмч хүн амтнаас юм авах гэсэн юм 1 хонооч гэсээр бид бас 1 хоноод бүгд 2 хоноод буцаж ирсэн. Бид оройтож сумаас гарсан учраас ард тархинд шүн өрсөн. Нөхөр бит хоёр даваа эмчийг тэр шүн дүү алтан гэрлийн энд нь оруулж өгсөн. Очиход дүү нь хаалгаад өгчээд унтчихсан байснаа даваа эмчийг хаалгаа зөхөхөөр босч тайлж өгсөн. Хоолцоо халаалгаж ууж идээд даваа эмч дүүдээ бүсний дурдан гялгарууттай чихэр өгч байсан. Дүү нь ахыгаа ямар тухай явж байна гэж асуухад ах нь эм тариа зарж явна. Тэгээд ч дүүгийнхээ биегч асууж үзэхээр ирлээ. Чамд тариа хийж өгье гэж ярьж байсан. Ямар тариа хийх гээр болсныг би мэдээгүй. Тэгээд би нөхөртөө гараад явсан. Бид хоёр содном гэдэг айлд ороод охинд нь захиа өгөөд гарах гэж байтал нохоо хутсан. Гэтэл тэр айлын охин нохоо юунд хуцдаг билээгээд гарахаар нь би хамт гарсан. Даваа эмч зогсож байсан. Даваа эмч ярихдаа дүү маань уурлаад хөөгöd байна. Угаасаа бид хоёр таардаггүй юм. Хонох газар байхгүй гэхээр нь би та энэ айлыг танихгүй юм уу гэхэд хэний хинбэ гэхээр нь содномгүй ах гэсэн чинь өө тэгвэл манай хамаатай айл байна гэд хонхоор улаад үлдэж бид хоёр ч явж аавынд очиж амарсан. Маргааш оройн даваа эмч юм ачин бас дизелийн түлш орж ирнэ гэхээр нь жаргал сайхан трактораа Эрдэнэ хотод өгсөн. Тэр хоёр явж цаг гаруулаад юм ачаад ирсэн. Эргэтэн жаргал сайхан гэрлээ асаахгүй хаашаа яваад ирдэг юм бэ гэж уурлсан. Эрдэнэ хот нь надад Тэшиг сумын цэцгээ гэдэг хүүхэнтэй яваад ирлээ гэхээр нь чи бити илэг бариад байгаарай гэж би уурлсан. Даваа Эрдэнэ хотноор юу ачиж ирсэн бэ? Ширдгэнд бодолтой юм байсан. Юу байсныг мэдэхгүй. Мөн радио, төмөр зовх, дээл, 2% хашин тос, шуудааны тал гурил байсан. Сумын төвд буцаж ирээд хамгийн түрүүнд манайд болсон. Би 2% хашинг худалдаж авахаруулсан. Үнэнд нь юу ч өгч болно гэсэн. Гэтэл Эрдэнэ хот яах юм бэ дараа л авъя гэд аваад явсан. Сүүлд нь би хойноос нь очиж даваа эмчтэй ярьж худалдаж авахар тохироод Эрдэнэ хотын дүү мөнх төртөө чаргаар зөөж авчирсан юм аа.
Даваагүй. Бусад эд зүйлээ Эрдэнэт явахдаа зарах юм гэж манад орхиод явсан байсан юм. Сум руу явах гээд аавын гадаа байхад жаргал сайхан. Ер нь та нар шөнө явж юу атсан юм бэ? Би авч явж чадахгүй. Бүх ачаагаа буулгаж үзүүл гэхэд нээж. Тэг. Би ч гэсэн охиныхоо авч яваа юмыг үзүүлэе гэж дэмжихэд даваа юмч. Болохгүй. Буулгадаг юм бол хүрлээгийн гадаа болгоно гэж аашлаад бүгд биднийг хавтуулаагүй. Ингээд наашаа сум орохоор явсан. Ташуурын мотонд яваад жаргал сайхан тракторын жолооч. 1993 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Тарайлан сумаас Эрдэнэт даваа Янжинал хам бид дөрөв миний трактортай арт тарих баг руу явсан. Бид орой гарсан учраас шөндөө очиж эхлээд Эрдэнэтийн хадам Нямсрангуанд буулсан. Цай хоол ууж идээд гарахтаа даваа амчийг дүүгэнд нь өргөж өгөхэд за яах вэ? Ах нь явгаа явчихъя. Хий дими төрш бараад яах вэ гэхээр нь би ахындаа очиж хонсон. Маргааш нүдээс хойш Нямсрангуанд ирэхэд тэр гурав төрш олохоор арт тархийн төрөө явсан байсан. Намайг араас нь очиход Эрдэнэт. Чи энүүгээр нэг их хэргэлдээд яах вэ? Хадмынд очиод хүлээж байгаа гэхээр нь би буцаад хадмынд нь очисон. Нөгөө гурав уун цуун ирсэн. Хоол идээд байж байтал даваа Эрдэнэт хоёр тэрүүхэндээ юм ярьж сууснаа. Нэг юм шийдв бололтой Эрдэнэт нь надаас. Би даваа амчтай яваад түл шийгээд ирье. Цуг явъя. Хэрэггүй чи байж бай. Бид хоёр хурдан яваад түл шийгээд ирье гэд явсан. Энэ үед 20 цаг л болж байсан байх. Цаг гаруй хүлээгээд ирэхгүй болохоор Нямсрангуй нэг хүүхдийг дагуулад тасгийн төв рүү явсан. Арт тарих багийн наад толгойдоор гартал харанхуйд трактор дуурайд хаа явж байгааг нь мэддэхгүй байсан. Нилээд цаашаа явж байтал хідэн байшингийн хавьд очиод гэрлээ асааж арт тархийн төвөөс цааш зүүн тийш явсаар хогийн жалгын тэнд зогсох шиг болов. Тэгснээ цааш яваад голын бургас руу орох шиг болсон. Тэгснээ наашаа буцаад ирлээ гэж бодтол гэрлэн дахиад алга болсон. Ингэж явхдаа бараг 2 цаг гаруй явсан байх. Би буцаж Нямсрангуйд ирж цай ууж тамхи тутаад Нямсрангуйн авгаа олдохгүй. Янжинал хам нартай гарч тархийн төв рүү явж байтал нөгөө трактор явсан зүгээс гэрэл гарсан. Трактор явсаар даваа гуйн дүү алтан гэрлийн гэрээс нилээд цаан зогсоод нэг хүн буулгасан. Ингээд байж байтал трактор Нямсрангуйх руу өсөд ирэхээр нь би замыг намдаж очиж зогсооход Эрдэнэт ганцаараа явж байсан. Чи хаа хүрээд ирэв гэхэд Эрдэнэт ташуурын модонд яваад ирлээ. Тэнд ташуурны мод гэж юу байдаг юм бэ гэж хэлээд трактортаа суугаад Нямсрангуйд ирсэн. Эрдэнэтийг яваад ирэхэд нь чиргүүл дээр гарч атсан юмыг нь үзэхэд төмөр хувинтай хайшин 3, хар дээл, хевс, төмөр пишин 2-3 боотолтой юм. Эсхий гутал, брезент зэрэг юмнууд байсан. Эн чинь хулгай юм биш үз гэхэд Эрдэнэт. Бишээ, даваа юм чи юм. Гигэн цагаан өдөр очоо үстэ. Тэгэхэд авчихгүй яхаараа шүн ачдаг юм бэ гэхэд. Дүлхүүр нь байхгүй байсан юм гэж хариулсан. Бас миний чиргүүл дээр нэг сүх байсан. Тэгээд унтаж амарсан. Өглөө намайг унтаж байхад Эрдэнэт авгаатайгаа ачаагаа урагш нь янзлаад аччихсан байв. Трактороо асаагаад төлөө хаглах гээд сүх болтохгүй болохоор нь чиргүүл дээрх сүхээр хагалсан юм. Сүх нь мөс олчихсан байсан. Олдохгүйг тасгийн төв явахад нь трактор байвал нааш нь явуулчихараа гэж загсан. Удалгүй тулгаа трактортойгоо ирсэн. Өчигдрөөр Эрдэнэт чамаас түлш авсан уу гэхэд аваагүй гэсэн. Би гайхаад банкаа үзэхэд түлшний хэмжүүрт 15 литр орчим түлш байсан. Ингээд миний тракторт түлш хэвүүг нь илэрхий болсон юм. Явахын өмнө Нямсрангуйд ирэхэд цөмөрөө цугулчихсан байхаар нь би. Та нарын атсан юм чинь бүгд хулгай юм байна. Одоо бүгдийг буулгаж би үзнэ гэхэд даваа юмч. Ахын чинь юм аа. Ах нь энд байсан байшин савнаасаа авсан юм гэхэд хүрлээгийн авгаа хажуунаас эмч хүн тангараг өргсөн хүн юу боллоо гэж хулгай их юм бэ гэд байсан. Чиргүүл дээр гараад гарахад хөх джинс өмд тэлээтэйг саарл цов үстэй дээл 2 уруу харагдсан. Цааш нь ухаж үзээгүй. Даваа юмч. Чи зүгээр ачаад төв оруулчих. Наад чинь хулгай юм биш. Чамайг хэрэгт оруулахгүй гэсэн. Ингээд төв орсон. Эрдэнэтинд төмөр ор, авдар, түлээ, шуудаа гурил зэргийг буулгасан. Гэтэл 3% тосыг чиргүүл дээр тавьтал Эрдэнэт. 2% хашинг би авах юм гэд буулгах гэсэн. Тэгэхээр нь та нар болцгоо. Бүгд хулгай юм байна. Сэргийлэхэд агачч өгье гэхээр даваа юмч. Үгүй дүү минь. Эр хүндээ хайртай. Ах нь юмаа авч яваа юм. Харин бүгдийг энд буулгах гэснээ боллоо гэсэн. Эрдэнэтинд цай уучгаад гарч даваа юмчийн гадаа очиход 2% тос алга болчихсон байлаа. Юм атсны хөлс гэж юм тохирч аваагүй.
Даваагаан гаднаас хөдлөхөд даваа амч эхнэр зөвлмаагаа өгч байна гэсээр 500 төгрөг өгснийг нь би авсан. Нэртэй хүний зүстэй хөөхд олдохын мэдүүлгээс. Эхний шөнө манай охин хөргөн хоёр даваа амчийг хөргөж өгнө гэд явган явсан. Шөнө 24 цагийн орчим яваад 3-4 цагийн орчим эргэж ирсэн. Дараа шөнө 20 цагийн орчимд даваа Эрдэнэт хоёр түлш хийн гэж трактортай явж жолооч жаргал сайхан нь манад үлдсэн. Мөн л шөнийн 3 цаг үед эргэж ирсэн. Өглөө жолооч эднэр шөнө юу хийгээд юу ачиж ирсэн юм бэ гэд гарснаа. Та наашаа гараад ирээч гэхт нь гарч чиргүүлийн дугуун дээр гიშгэж атсан юмыг нь харахад ногоон хүнжилт бодолтой 2 том юм, шуудаас автаа олон зүйлс, транзистор, хевс байсан. Жаргал сайхан жолооч. Эднэр юу хийчих вэ? Би юунд трактороо өгөөгээд уулчих гээд байсан. Энэ хулгай юм байх шүү гэхэд жолооч залууч яг тийм боллоо гэхээр нь чи трактороо бити авчив. Сэргийлэх дууд гэсэн чинь даваа амчирээд би нэртэй хүний зүстэй хүүхэд миний юу ачиж явах нь та нарт хамаагүй гэж загнаад ачаад яваад өгсөн. Тэд гуруулаа орж ирсэн. Инх зул, содномын охин. Даваа амч Янжин Эрдэнэт 3 нэг шөнө хаалга цохиод орж ирсэн. Нөгөө хоёр нь хэсэг сууж байгаад гараад явсан. Даваа амч манад 2 онсон. Би төрсөн дүүгээ яалаа гэж алах вүлээ. Сэжигтэн Батмүхийн даваа. 1944 онд төрсөн. Дээд боловсралтай, хүний их хэмжээ мэрэгчлээ. Хэрэг үйлдэх үедээ Эрдэнэт хот руу шилжинэ гэд ажлаасаа гарчихсан байсан. Ам бүлдүрв. Эхнэр нь Тариалан сумын эмийн санд эрхлэгч 2 хүүхэдтэй. Би 1993 оны 12 дугаар сарын 23-ны өдөр сумын төвөөс жаргал сайхан трактортойгоо Эрдэнэтт нь эхнэрээ аваад дөрүүлээ ард тархи руу явсан. Тэр өдөр их орой 18 цаг үед гарсан тул бараг 22 цаг үед хүрсэн. Эрдэнэтийн хадам аавынд бууж хоолунд идсэн. Ингээд Эрдэнэт нь намайг манай дүүгийн төрөж өгөхөр болоод талигаач дүүгийн татсан юм. Дүүгийн дороонд минь тусаа мэдлцээд дүүнд авч очсон жаахан чихэр бүснийхээ дурдан өгсөн. Бит хоёрыг ороход манай дүү унтаагүй хувцастайгаал юм хийгээд сууж байсан. Хонох гэтэл дүү маань гэртээ хүн хонуулахгүй. Би өглөөрт босдоггүйгээд огт тавьтуулаагүй. Тэгэхээр нь би заав элийгээд гарсныг Эрдэнэт ч мэдж байгаа. Та яасан хачин хүн бэ? Төрсөн ахыгаач гэр орондоо хонолдоггүй гэж хэлээд гарцгаалсан. Содном гэж хамаатныг Эрдэнэт хөргөж өгчгөөд бутсан. Маргааш нь 10 цаг үед Эрдэнэт над дээр ирсэн. Түүнтэй хамт нөгөө дүүгийн дээр ирэхэд хаалга дотроос нь тайлж өгөөгүй. Би хаалганых нь хатавчаар гараар орлаад дотроос нь тайлаад ороход ороод засаад бэлтгэчихсэн. Орныхоо өмнө хоолоо нь огтлогдчихсан хар төрсийг нэг майктайл байсан шиг санагдж байна. Өөрийнх нь кинжал хутаг хажууд нь цус суулчихсан гэвтэж байсан. Нэгэнт ийм юм болчихсон болохоор нь ямар ч байсан гэрээс нь холдуулж оршуулъя гэж бодоод хамт очсон Эрдэнэтаас гуйж чи үүнийг гэрээс зайлуулахад туслаач гэтэл за яхав тгийгээд тэр ирсэн тракторынхаа жолоочоос тракторыг нь авах. Би шатхан болохоор тохирсон. Оройнд 2 трактортай ирж ширдэгэнд нь боогоод доошоо голын бургасанд аваачиж оршуулчихад батсан. Би энэ тухай холбогдох байгууллага хүмүүст мэдэгдээгүй буруутай болохоос биш төрсөн дүүгээ алсан хүн бишээ. Би юу гэж төрсөн дүүгээ алах вүлээ дээ. Тэгээд ч тэр чин надаас би томтой болохоор би дийлж хоолойг ногтлохгүй. Та их нэртэй хөдөө явлаа гэж хэлэхгүй юунд яарч сэмхий авсан юм бэ? Тэр үед их нэртэйгээ уулзаж шадаачгүй хүүхдүүдтэй хөдөө явлаа гэж хэлчихэд гарсан юм. Би алсан ам өршөө. 2 дахь мэдүүлэг. Миний амь насыг өршөөж үзээрэй. Би ард тархи руу трактороор очисон оройгоо Эрдэнэтийн хамт шөнийн тэг цаг үед очисон. Алтан гэрэл гэртээ цай угаад сууж байсан. Манай дүү уг нь ухаан санаа нь орж гардаг хүн л дээ. Түүнээсээ болсон юм уу яасан юм. Намайг гэртээ хонуулахгүй яв гэж хөөгд байсан. Тэгт нь хамт явсан Эрдэнэт. Чи төрсөн ахыгаа юунд хөөгд байгаа юм бэ? Хонуулахгүй яах юм бэ гэж хэлсэн. Тэгээд дүү бит хоёр муудалцаад барилцаж авсан. Би дүүгээ дийлж унгаад эргэнэг дотроос утгыг авч хоолойг нь хэрцсэн юм. Үүнээс өмнөхөн дүү намайг тайрмал калибр буугаар буутгах гэсэн юм. Тэгэхээр нь бууг нь булааж авч толгоор нь цохиж унгаад дарж авсан. Эрдэнэт энэ үед дэргэд зогсож байснаа хурч ирээд ахыгаа алах нь байна шүүгээд гарыг нь барьж авч хөлсөн. Манай дүүд байсан 12 ширхэг сумтай тэр калибр бууг Эрдэнэт авсан. Одоо түүнд бий. Ингээд орой 22 цагийн үед Эрдэнэт бит хоёр трактороор цогцыг голын бургасан дотор хайсан. Үүндээ би туйлын их гэмшиж байна. Ард тархи руу ямар зоригтой явсан юм бэ?
Би 1992 оны 12 дугаар сард энэ дүүдээ маш их зодуулсан юм. Их гомдсон. Уг нь бит хоёр их муудалцдаг л та. Ингээд дүүгээ алах юм шиг битсэн байх ёстой. Энэ бичиг маань гэрт байгаа байх. Үнэхээр тийм бичиг гарсан. Би шууд алах гэж арт тарих руу яваагүй. Гахаад өгөх бодоо олж ирэх гэж яваад л ийм хэрэг хийлээ. Би гардаж алаагүй. Ял сонсгосны дараа өгсөн мэдүүлэг. Та сонсгосон ялыг яагаад зөвшөөрөхгүй байгаа юм бэ? Би энэ хэргийг гардаж үлдээгүй. Дүү алтан гэрлийг надтай хамт явсан Эрдэнэт алсан юм. Би арт тарих руу бодоо олж ирэх. Дүү зээлүүлсэн 30,000 төгрөг авч Эрдэнэтд өгөх гэж явсан. Эрдэнэт нь өрөнд орчхоод шүүхээс дуудаад байна. Та мөнгө төгрөг байвал өгөөч гэхээр нь би алтан гэрэлд Эрдэнэт явахад нь 30,000 төгрөг өгсөн. Тэр бэлэн болсон байвал аав нь үзгэж тийшээ явсан юм. Дүүгийн очоод мөнгөө нэхэхэд чамд өгөх мөнгө манад байхгүй. Чамайг хонуулах газар манад байхгүй гэж хөөж сүүлдээ намайг явахгүй гэхээр 2-3 удаа нүүр ам руу зогсон. Эрдэнэт надыг өмөрч та яагаад ахыгаа хөөж дуугаад байгаа юм бэ? Бас дээрээс нь зодно. Ямар хэрцгий хүн бэ гэсэн чинь чамд хамаа байхгүй. Та хоёр муу надыг дээрэмтэх гэж харанхуй шөнө эрцгээсэн байна. Та хоёрыг алаад өгье гэж тайрамл буу орныхоо цанаас гаргаж ирээд буудна гэхэд нь би түүнтэй зууралдаж бууг нь булааж авсан. Тэгтэл Эрдэнэт ширээн дотроос нь хар иштэй утга гаргаж ирээд алтан гэрлийг барьж аваад ард нь боог шинжтэй зогсож байснаа шууд л хоолойг нь хэрччихсэн. Эрдэнэт нь за дуугүй байхгүй илүү дутуу юм яривал өөрийг чинь алан шүү гэж намайг заналт хэлсэн учраас би айгаад хүнд ч хэлээгүй. Даваа амч тариа хийж байгаад алсан. Дамдын сүрэнгийн Эрдэнэт 1969 онд төрсөн. Дунд боловсралтай тракторын жолоочийн мэргэжилтэй амбул 2 эхнэрийнхээ хамт амьдардаг ажилгүй. 1993 онд хулгайн хэрэгт шүүхээр таслагдаж 1 жил 6 сараар тэнцлэгдсэн. Та арт тархийн урд бургаснаас ташуурын мод олныг авсан уу? Бид арт тарих ороод манай хадам аав Нямсүрэнгээд даваа амч авгаа бид гурыг буулгаад жаргал сайхан өөрөө айлд очихоор явсан. Цай ундуучгаад авгаа бит хоёр даваа амчийг дүү алтан гэрлийг нь өргөж өгөхөөр явсан. Алтан гэрэл нь гэртээ ганцаараа унтах гэж байсан. Даваа амч дүүдээ авч очсон чихэр бүсний дурдангаа гаргаж өгч байсан. Дүүгээ би чинь гайгүй юу? Тариа хийж өгөх үү гэж асууж байсан. Би аавынхаа өмч хөрөнгнөөс авмаар байна. Чи бүх хөрөнгийг нь авч талт хийсэн. Ээжийг чи манай гэрт байхад хуйхыг нь тас цохиж зодож нүдэж байгаад алсан гэж хэлснээс болж хоорондоо муудалцсан. Хоорондоо барилцаж авахт нь би дундуур нь орж салгасан. Тэгээд тэр хоёр эвлэрч зүгээр ярилцсан суусан. Тэгээд даваа амч кальц хлорид гэдэг тариа хийж ханиадыг нь нандаах юмараад нодон жил хийж байсан тариаг чинь хийж өгьегээд авч явсан хар зүнхээ удалж кальцикс хлорид гэсэн бичгтээ дөрвөлжин хайрцагтай тариа гаргаж ирээд алтан гэрлээс өөрөөс нь шиприж авч хийсэнд дүүн ухаан алдаад унчихсан. Даваа амч надад чи гарыг нь хүлээд орхи. Пистамн гээд зүвхнээсээ хар иштэй утга гаргаж ирсэн. Би гарыг нь хүлэх гээд уяа олохгүй байхад даваа амч олс гаргаж ирээд ухаангүй хөвтэй алтан гэрлийг уруу нь харуулж гарыг нь ард нь хөлсөн. Намайг гэрээс гарч явхад ороод ир гэж дуудаад авахаар нь буцаад ороход хоолойг нь огтлоод алчихсан цус нь гоожч даваа хажууд нь сууж байсан. Согтсыг нь надтай хамтарч орны цагаан даваагаар боогод орны бүтээлэг хулдаасаар давхар ороож баруун орны урд талын шалан дээр орхиод гэрийн гаднаас цойжлоод содном гуйнд орсон. Маргааш нь бүрий тасархаар жаргал сайхны тракторыг авч явж талигачийн арын байшинд даваа түлхүүр гарган орж хевс спишн радио хувинтай хашин тос дээл хүнжилт боож багалсан эд зүйл зэргийг тракторын чиргүүл дээр атсан. Гэрт нь орж алтан гэрлийн цогцсыг чиргүүл дээр ачиж арт тархийн төвөөс доош явж голын бургасанд хайсан. Буцахтаа алтан гэрлийн гэрийн тушаа даваа амч буусан. Танд ямар буу өгсөн юм бэ? Бууны төрлийн зүйл үзэгдээгүй. Би аваагүй. Даваагийн өгсөн зүйлийг та юу одож авсан юм бэ? Аптекийн эмнүүдийг зарж дуусгаад Эрдэнэт явахдаа манад байгаа зүйлүүдийг авч явж зарна гэж ярьж байсан. Цогцсыг л хаялтсан. Ял сонсгож байцаахад хэргийг үлдээгүй. Бид бүрэнхий олж байхад арт тархид хүрсэн. Манай эхнэр бит хоёр даваа амчийг дүүгэнд нь хүргэж очиход алтан гэрэл нь унтах гээд ороо засчихсан байсан. Тэгээд амар мэндэ асуулцж байгаад даваа амч авч очсон чихэр бүсний дурдан зэрэг зүйлээ өгсөн.
Биднийг сууж байхад тэр хоёр тэтгэврийн мөнгнөөс болж хоорондоо маргалдаж дараа нь алтан гэрлийг ээжийг цохиж алсан гэж хэлсэн. Тэгэхэд нь би ямар цогсон юм уу? Харин танаад л байж байгаад нарс барсан гэх мэтээр алтан гэрэл нь дайрч давчлаад байснаа болцгоож ойр зургийн юм ярьцгааж байснаа. Чи ханиадтай байна. Ах нь нодингийн чин тариаг хийгээд өгөхөө зүгээр болчихдог юм гэж хэлсэн. Тэгэд биднийг байхад л лов тариа хийгээгүй. Оройтчихлоо. Та хоёр яв гэж алтан гэрлийг хэлэхээр нь авгаа бид хоёр явсан. Содном гэдэг айлд дөнгөж цай уучгаад хадмынх руугаа явж байтал хойноос даваа амч гүйжрээд хөөш та хоёр хаа урч яваа юм бэ? Нөгөө алтан гэрлийн чинь өвчин өдлөөд гэд араад ирсэн. Тэгээд содномын дорооч өгөөд унтсан юм. Маргааш нь 15 цаг үед даваа ирээд та нараас хойш би алтан гэрлийг тарьж унтуулад гарыг нь ард нь хөлж байгаад хоолойг нь хэрчээд алчлаа. Одоо цогцсон гэрт байгаа. Унаат хэрэг олж цогцсыг хаямаар байна. Чи тусал гэж хэлсэн. Ингээд жаргал сайхны тракторыг авч хамт бургасанд хаялцсан. Талига чин гэрийн тэндээс цогцсыг ачаад хөдлөктөө. За чи энэ сүх ав. Цогцсыг хинч танихааргүй болтол завчиж хай гэд байсан. Тэгэхэд би сүхийн нуугаад өгөөгүй. Даваа амчаархта Эрдэнэт хотод Сүхбат гэдэг дүү бий. Тэр дүүгээч Эрдэнэтэд очиж ална гэж ярьж байсан. Ноорог цаас. Нэг хуудас бичгийн цаасны ард дээр даваагүй нилээд сэтгэл нь хөдлөн бухимдад суухдаа яриачид суусан болов гэмээр том үсгээр цаасаа хөндлөн тавиад битсэн тэмдэглэл олджээ. Түүндээ дүү хүрлээгэнд байхад хуурай түлээ ачих талаар болон ээжтэй түлээ бэлдэж өгөхөөр ярахад Сүхбатын болон алтан гэрлийн хэлсэн үгүүд хутаг хүрлээгийн дөгөөд буцаж авахгүй байхад Сүхбатын хэлсэн үг. Энэ бол алтан гэрлийн юмыг бүгдийг зарах гэсэн санаа агуулгадж байна. Ийм учраас зайлшгүй хийх асуудал. Аагийн талах бов тамхитай очоод ааг устгах гэжээ. Төгсгөл. Хэрэг өнөөдөр ийм байдалтай байна. Уншигч таач бидэн шиг тэр тэгж алсан гэж шууд хэлэхэд бэрхтээ боловч хэрэгтний мөр сүүлэн дээр сэргийлхийхэн гიშгэж чадчихэ гэдэгт хэрэгэлзээгүй биз. Хүний амь насыг бүрлгэж хайчхаад янз янзаар ярин бухад суугаа энэ хоёр этгээдээс л цагдаа нэгэн иргэнийхээ амийг хатуу нэхэх болно. Хоолойг нь хэнэн ч огтлсон байлаач аль нь ч хариуцлагаас малтрахгүй юм. Ямар ч байсан энэ хоёр ямар нэг санаагаар үйлдэл нэгсэж шарлыг нууж хаях сонирхол хоёуланд байжээ. Үүнийхээ төлөө хоёулаа хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.